Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт та бүхний амар амгаланг ирж мэдчлээ. Энэ удаа Монгол улсад явагддаг хэрэглэгчийн итгэлийн индексийн ээлжид судалгааны тайланг эхэлж байна. Хэрэглэгчийн итгэлийн индекс гэдэг нь бол эдийн засгийн ерөнхий байдал болон хэрэглэгчийн өөрсдийнхөө санхүүгийн байдлын талаар хэр зэрэг өөдрөг төсөөлтөй бодолтой байгааг харуулдаг үзүүлэлт юм аа. Ийм төрлийн индексүүдийг дэлхийн нэлээд олон оронд гаргадаг. Тухайлбал Америк нэгдсэн улс, Англи, Австрали, Тайланд, Хонконг, Хятад, Чех, Япон гэх мэтчлэн олон оронд энэ төрлийн үзүүлэлтүүдийг судалж гаргаж байна. Эдийн засгийн байдал сайжрахын хэрээр хэрэглэгчийн итгэл дээшлэх юм бол бараа бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэж тэр хэмжээгээр эерэг нөлөө үзүүлдэг. Харин эсвэргээрээ эдийн засгийн байдал муудах юм бол хэрэглэгчийн итгэл буурч бараа бүтээгдэхүүний эргэлтэнд сөргөөр нөлөөлөх талтай байдаг юм аа. Монгол улсын хувьд энэ хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаа бид 16 дахь жилдээ явуулж байна. 2009-с 14 оны хооронд бид жил болгон нэг удаа явуулж байсан бол 2014 оноос улирал тутам гаргадаг болсон юм. Энэ удаагийн судалгааг 2025 оны 1-р сарын 4-өөс 2025 оны 3 сарын 31-ний хооронд явууллаа. Улаанбаатар хот болон 21 аймгийн 937 иргэнийг энэ судалгаанд хамруулж тодорхой мэдээллүүдийг авсан болно. Ерөнхийд нь бодож бол 2025 оны 1-р улиралд хэрэглэгчдийн хувьд 36.2% нь өмнөх үеэсээ орлого буурлаа гэж хариулсан байна. Энийг харьцуулаад үзэх юм бол жилийн өмнөх үеэсээ 4.6 пунктээр харин өмнөх улирлын судалгаанаас ингээ 12.4 пунктээр өссөн байна. Тэгэхээр ингэж өсөж ийн гэдэг маань орлого ер нь муудаж байна гэдгийг илэрхийлж байна. За өрхийн орлого нь 50%-аас их хувиар буурсан гэж 6.6% нь хариулсан байх юм. Энэ нь өмнөх оноохоос 1.7 пунктээр өндөр болж байгаа маа. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн хувьд аваад үзэхэд ажил эрхлэлтийн түвшин дээгүүр байна. 2024 оныхоос 4.2% пунктээр дээгүүр байна гэж гарч ирж байна.